Дива хайрын элч доочин сэрчмээ. Ай ой мэ. Тооны осчаа сэмэнэ. Сэмэнэ. Согтасгаа тэгээд чивчээ зүгтээ чиний ингээд дуу шууд ингээд чин сайхан би ч бодож явчихсан. Өдрийн минь За манай үзэгчдээ сэрчмаа мэн хүрсэн ирлээ. Хаанаас ирвэ нэ за. Гэрээс ирлээ. Гадаад улаарсан байна, сайхан байна. Яаж явж ирв? Тэг гадаа хэрвээ санаа гоё шүү дээ. Угаасаа хав бүр ирлээ шүү хүүхнүүдээ гэж шиг. Чи ороод доо моног сэрэ. Тэгээд хавар ирсэн болохоор аюу гоё дулаахан болцсон байна. Тэгээд тэрийгээ дагаад сэтгэл санаач гэсэн аюу өдрөг гэгээлэг ингээд тэнгэр шиг гоё тунгалаг цэлмэг сайхан байна. Ямар гоё юм энерги татруулж орж ирвэ те бүр ингээд харсан чинь л ингээд инээгээд яваад ахын цаадаас өөртөө чимчтэй ингээд мөнгөөр чимшиг. Энэ хүн анх сэрчмаг ингээ хараад ямар царайлаг ямар гоё хүлтэй юм бэ гэж харж иж үлээ. Тэгээд тэрнтэйгээ адилхан яшгаа гэдэг. Одоо юм өдрийн үеийнхэн тийм байгаа. Би түрүү яг энийг ярьсан баха өстө хөөрхөн гоё маяг зас яшгаа байдаг шүү. Хутлаараа дэвштэй гэсэн. Манай үеийнхэн тэгдэг байгаа байхгүй. Сүүлийн үеийн хүүхдүүд болохоор хэлэнгүүт баярлаа гэдэг. Тэгээ гадныхан тэгэхээр тийм би хөөрхнөө мэднэ гэж хэлдэгсэн бүр хатны бас үеж байгаа. Бид нар болохоор бүр Монгол охтууд манд болохоор зас бичиг худлаа яриад байна. Тэгээ бүр орлог гэж байгаа. Харин тийм гэсэн. Бичтэй. Та маань юу ярьж байгаа? Түрүүн баахан л юм энийг яриад зэрэг юм. Манай энэ нэвтрүүлэг маань Generation Gap гэдэг нөгөө 3 үеийн төлөөллий. Өсвөчүүд маань оролцдог. 2000 оны мөнгөчин байна. Тэгээд 90 оны цацрал байна. Би 80-аад оны хоёулаа 80-аад оны төлөөллүүд. Тэгээд ерөнхийдөө тодорхой сэдв өгөөд тэгээд ярилцах 7 хоног болгоны 4-р өдөр бид ярилцдаг байгаа. Тэгээд зочны хэсэгтээ бид сая хайр дурлал хэвээр бүх юмны төлөв ярьжалаа. Тийм үсэд ярьсан уу? Тэгээ өнөөдрийн сэдв маань бол нөгөө эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, ер нь эмэгтэйчүүд карьер мараар гэл бусдыг одоо нийтээр нэг юм үнэлэмж тогтоодог. Тэн дээр эмэгтэй хүн юу даван тулдсан байдлаар ярилцаа суужилаа. Тийм. Таны хувьд яг одоо нөгөө урлагийн карьер гэдэг шиг яагаад энэ карьераар сонгосон талаараа гой түүхээс хаваалцаад хэдэл ярилцлага өрнөлээд баг. Тийм миний хувьд бол угаасаа л одоо бүр насаараа гэдэг шиг 6 настайгаасаа 7 настайгаасаа урлагийн тоогонд орсон. Тийм. Тэгээд анх нөгөө нэг 6-7 настайдаа одоо гончиг сумлагийн нэрмж төвчин бүжгийн дунд сургууль гэж байсан. Одоогор бол одоо төвчин бүжгийн консерватори шүү дээ. Тэгээд тэр сургуульд анх дэлхийн хатан хөгжим хийл хөгжмийг анх сурвал тэгэл ерөөсөө яг тэр чигтээ ингээд ер нь бол хүн өөрийнхөө сонгосон мэргэжлээ ингээд дагнаад ингээд бүр их мэргэшээд бүр агсан төвшөнд болгоод ч юм уу те тэгэхээр бас илүү амжилтанд тас хүрдэг байх гэж би боддог л доо. Одоо янз янз юм ингээд сэглээд байлгүйгээр тэгээд тэгж явсан маань одоо өнөөдрийн миний бас карьерт хүрэх одоо амжилтанд хүрэх ч юм уу те тэр боломжийг бас өгсөн байхаа. Сургууль маань тэг гэр бүлийнхэн маань сургуулийг сонгуулад тэгээд сургууль маань бас надад энэ маш том урлагийн том фундамент суурийг өгсөн учраас сургуультай бол яагаад ч баярлаа гэж би хэлмээр байдаг хаач явсан тийм. За тэгээд сургуультай явж байгаа нөгөө 8 дугаар ангид охтын хамтлаг байгуулаад нөгөө одоо нэг Sweet Motion хамтлаг тийм. Тэгээд охтуудынхаа ангийнхаа охтуудтай хамтарч хамтлаг байгуулаад англи дуулаачийн уралдаанд Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас зохион байгуулалт тэнд оролцоод төрүүлээд тэнгуүл бүр урамшаа. За ер нь бүр бүгдээрээ дуучин болчих юм шиг зөвхөн хийлээ тоглоо төвлөрөөрөө дараад ахгүй бас дуулчих юм байна гэж урамшаад. Тийм тэгээд ер нь бол уран бүтээлийн хангаараа эхэлжсэн. Гэхдээ дуулж исэн яг үе маань гэх юм бол хүүхдийн ордны нэг айдуу зохиогч багчуудын уралдаанд би өөр анх айдуу хөгжмийн аялал хүндэртэй дуу зохиожсон байхгүй үг аян 5 дугаар ангидаа. Тэгээд 5 дугаар ангиасаа цаачна. Дуулалтаа амар мэдэрсэн ахлах ангийн хүүхдүүдтэй хамтдаа оронгуудаа дунд ангийн хүүхд ахлах ангийнхантай хамт оронгуудаа финалд нь шалгараад төгөлсөн. Тэгээд мондаг юм тий. Тийм тэгэл ер нь бол цаачна амар би бол бас жоохон гэж жоохон мэдэрсэн байсан. Тэгэл ер нь урлагийн ертөнцөд болоо бид түрүү нэг юм ярьжсэн юм л да. Нийгэмд ингээд эмэгтэйчүүдийн толгомддог асуудлууд юу байдаг вэ гэдэг тэгээ ярьжсэн. Тэгээд урлагийн хүмүүс ер нь яг одоо гадуур нийгэмд одоо яг одоо урлагийн хүн заримдаа болсондоо бахархмаар ч юм шиг заримдаа бүр гомдмоор ч юм шиг тиймэрхүү юм тохиолдож байсан уу гэх. Тийм ер нь бол одоо нөгөө нэг дээр үед бол нөгөө нэг шар сонин
юм байлаа шүү дээ. Сонингийн борлуулалтанд бол манай урлынхан бол асар их өндөр нэмэр оруулсан бол би яриа сууж ингэж баярлаа оруулсан шүү баярлаа гэж. Сэтгүүлч чинь нөгөө нэг сэтгүүлээ сонингоо борлуулахын тулд те байнга одоо намайг харсан үзсэн хүн болгодог шууд холбоол бичдэг. Тусдаа мэдээ дээр гарчдаг, дээдсийн хүрээлэн дээр гарчдаг, Монголын нэг өдөр дээр дандаа ингэж гарчдаг. Ажил төрлөө гадна одоо паблик уулзалт тэнгүүд өөсөрчмаа тэрнтэй явдаг гэл бичдэг. Хүмүүс нь шаал одоо баг итгээд байгаа юм уу сонин ингээл борлогдоод байдаг. Ямар сайндаа алт микрофонаад мас Хэвлийн Баатар гэсэн үртэл тийм. Тэгээд тэр чинь одоо энэ нэрчээс одоо сошиал болчиход байна шүү дээ. Одоо сошиалд одоо ингээд одоо уран бүтээлч хүний бас нэг хэцүү зүйл юм бол сошиал бит хүн одоо ингээд бүлэдүүлэх амар хэцүү байдаг. Одоо ингээд нэг нүүн дайрал те шууд ингээд одоо шууд маасараа дайрал те чи баг өөхөх гэдэг ч юм уу те шууд ингээд шүүлтүргүүгээр ямар нэг юм одоо бараг те нэг тэгж дайрах бидний хувьд бол сэтгэл зүйн амар хэцүү байдаг. Тэгээд эргээд бид нэр өөрсдөө ингээд дайралтанд ороод бид бүхэн амар хэцүү байдалд ороод сэтгэл санааны гүн депрессэнд ороод хэрвээ залуу од байсан бол баг шууд амиа орлох хэмжээний тийм ч зүйл надад тохиолдчихсан. Гэхдээ яг урлагт ороод одоо 27-8 жил болцсон болохоор одоо хайртай тий одоо айгүй олон жил болцсон болохоор сэтгэлийн хат бас үүссэн байгаа байхгүй. Тийм учраас тэр сэтгэлийн хат үүссэн учраас 3-4 хоног нэлээд хэцүү байж байгаа. Шууд ингээд сүнс алга болчихдөг шүү дээ. Миний бүр ингээд сүнс ингээд ингээд дээр явчихдаг шүү. Тий уцаа уцаа. Стилийн таягаад тулаад босдгийг ингээд. Иймэрхүү үедээ юу боддог одоо ингээд сэтгүүл дээр гараад одоо ярианд ороод ингээд муухай байгаа шүү дээ. Эсвэл ингээд сошиалор хүмүүс амынхаа зургуул ингээд ярьж байгаа. Энэ үед нь яг юу бодож, юу итгэж, юунаас ирчүүж авд юм бэ? Энэ үед бол ерөөсөн хүүхдүүдэд бодож яагаад вэ? Би өөрөө ээж хүн те. Ээж хүн би ингээд би хугарч няцрах ёсгүй. Би бүхэн ч амар ингээд сэтгэлийн хаттай юм амар гүргэр бараг төмөр шиг юм хэлтэйч талцсан байгаа шүү дээ. Тэнгүүд хоёр охиныгоо бодоол октоддаа би гэрэлгээгээ болох хэвээр би амьдралд гэрэлгээгээ тээж байх хэвээр. Тийм учраас зөвхөн энэ хэдхэн хоногийн те хүмүүс над руу бүлээдсэн, дайрсан давшилсан энэ зүйлийг бол би угаасаа даваад гарна. Ягаад гэвэл бүр насаараа ингээд дайралтанд ингээд гараад бараг зарим сэтгүүлч төрчл ингээд нөгөө хар PR гарч ирсэн дөөч тэгээд төрчл намайг нэрлдэг байхгүй юу? Одоо муулуулж дандаа муулуулж хүмүүст ингээд танигдсан. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө дайралтыг мэддэг болохоор сэтгэлийн дархлаа үүссэн байт юм лээ. Тэгээд тэр дархлааныхаа дагуу өөрийгөө одоо ялан дээж охтуудыгаа харж тэгж л байдаг гэж л ойлгож байгаа. Тэгээд хэрвээ шинэ төрөө хэллээ шинэ залуу дуучин байсан бол тэрийг давахгүй баг өхөжч болох хэмжээний байдаг. Тэгэхээр тий олонний танил одоо эмэгтэйчүүдийн бас нэг хэцүү давж гарахад хэцүү зүйлийн нэг үл яах аргагүй гэж боддог. Тэрч мaalчс би яг нэг юм асуумаар байна. За. Яг асуумаар байна. Одоо ингээд таны үеийг урлагийн салбартаа карьерийг тулгууллаа шүү дээ. Тэгэнгүүт таны үед бас ингээд аюу олны талмал болцсон байгаа даа. Тэгэхээр гэр бүл төлөлтийн хувьд ямар хуу одоо түүхийг давн тулсан бэ? Яаж нөхрөө сонгож ирсэн бэ те? Одоо би тэд сая яриа л хэлж илээ л да. Ингээд карьер өндөр байх тусам эрэгтэй хүнийг илүү нөө фильтртэй ингээд хараад голохын голоод ч гэдэг юм уу те. Эсвэл ингээд гэрэлт нь хойшлоод гэл янз бүрийн юм гардаг юм байна. Таны үед яаж одоо гэр бүлээ төлөвлөж ирсэн юм бол одоо хүний амьдралд ч угаасаа нөгөө нэг даваатай нухчаатай гэл те одоо алдаж онох алдаан дээрээсээ суралцах тэгээ тэндээсээ өөрийгөө ойлгох гэдэг чинь ерөөсөө л ингээ амьдралын их сургуулийг суралцаад явж байгаа байхгүй юу. Тэнгүүд угаасаа одоо алдахгүй ийм одоо амьдралыг хязгаарч байхгүй. Амьдралаа анх хүнтэй суугаад амар гой суусна амар цуутай хүн хөрөнгөө гэдэг байсан. Хөрөн хийсэн. Амар нэг хөрөн хийчихэж байгаа байхгүй. Яасан тэрийг би одоо шууд импликэт амар гой хөрөн хийсэн. Тэгээд маш хурдан хугацаанд бараг 1 жилийн дотор салцсан. Тийм тэгээд амьдрал угаасаа ийм л байдаг. Би угаасаа тэрэнд тухайн үедээ бол бас яана гэж бодсон. Гэхдээ угаасаа хүн болгоны амьдрал угаасаа алдаж ондог, салдаг, сарндаг, нийлдэг тийм юм чи тэр зүйлийг бол би ерөөсөө огт тоогоогүй. Тэгээ одоо бол өнөөдөр бол би өөрийгөө амар гоё аз жаргалтай эмэгтэй л гэж хэлнэ. Тийм хүүхдүүдээ аваад явж гин тэгээд амьдрал аз жаргалтай байна тийм юугаар баян байна дуугаар баян байна тийм олон сайхан дэмжигчд те дуугийн маань сонсдог хүмүүс байна саяхан тоглолтоо Мартин нэмээр маш хайртай швейж тоглолтоо хийлээ одоо 5 сарын 17-нд солонгос тоглолтоо хийх гэж байна тийм 5 сарын 17-нд солонгос руу тоглолтын үзье гурал хамт явах уу явчих уу яах
Тэгээд нөгөө нэг дууныхын нэр Хаач цог гэд нэрлсэн. Тэгээд ямар гоё. Хаач явсан цог гэж мэдээрээ. Бидэд яг найзуудаараа нэг яриад байгаа байхгүй. Манайч нэг тавуулаа найзалдаг байхгүй. Тэгээд бидэд яг нөгөө Солонгост очингуудаа сэрчмагийн тоглолтын бүүндээ гоё үзье юм үзье. Тэгээ гоё тэр мэрэгөр аяа юм аа гэж ярьж байгаа. Нэр ярьж байгаа шүү. 75,000 вон гэсэн би бүгдийг судалсан шүү би. Тэгвэл амар мэд имлэг бас имлэгт үзүүлэх хэрэгтэй. Болор премиум тэрэлж гээд амралтын газараас өөрсдийнхөө амрах эрхийг өгч байгаа. Тэр чинь 75,000 ч өнгөө болчиход байна шүү дээ. Миний тоглолтыг бүх бэлэг агуутаа өнгөө үзэх гээд байгаа юм шүү гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол нөгөө нэг нэлээ юу юм бэ лээ. Нэлээ их тийм гоё урамшууллын юмтай юм байна лээ те. Найз сонсон тийм. Тийм. Тэгээд бас олон жил тоглосон. Урд нь хурд хамтлагийнхантайгаа солонгос тоглож исэн. Бас харангийн чука ахтайгаа тоглож илаа. Тэгээд одоо болохоор яг би даасан тоглолтоо хийж байгаа. Хөтлөгчөр маань бас нөө Боби маань хөтлөөд танхаа өрөөлчгээд дуучин байдаг. Тэр хамт явж байгаа тийм. Хамт явж байгаа тийм. Тэгээд гэтээ ер нь манай сэрчмаа сүүлийн үед бас ингээд сошиал ертөнцийн айгүй идэвхтэй болж эхэлсэн тийм. Ер нь идэвхтэй байгаа тийм. Сүүлийн баг хэдэн жил тийм идэвхтэй байна. Тэр анх Facebook үүссэн цагаас ер нь айгүй гоё идэвхтэй. Би ингээд сэрчмаагаа бас ингээд бид нар чинь дагаал найз нөхд ингээд байдаг. Тэнгүүд ингээд айгүй ингээд идэвхтэй байгаад байдаг. Тэр надад бүр айгүй таалагддаг. Би тэгтээ нөгөө нэг юу байхгүй найз нөхд дотор амар юм хошин шогч амар ярьдаг ингээд инээлэгдэг. Тэнгүүд гадны харахаараа ингээд баг нөгөө сэтгүүлчүүд одоо муулуулсаар байгаа ч юм амар юм болчдаг хаалттай байдаг байхгүй. Тэгээ тэрийг анх хэн нээж өгсөн гэж одоо Имба маш тий. Хамгийн Монголын анхны онлайн тогшоо Имба инцэлийг нэвтрүүлгийг 2013 онд анх хийжсэн байхгүй. Хин зөвхөн ямар ч хүмүүс видео контент хийж байгаагүй тэр үед битээр олж хараад YouTube-д байршуулахад дэлхийд одоо тархан суурсан монголчууд маань хүлээгээд тэрийг үздэг байсан. Маш хүндэр хандлттай. Тэгээд би бас Имбада баярлж явдаг. Яг ингээд намайг шоолол яг ингээд миний инээдэг ярьдаг хүмүүсийг шоолдог тэр миний занг нэвтрүүлгээр гаргаж өгсөн байхгүй. Тэгвэл хүмүүс мэдхгүй энэ их цаантай өөхөн гэдэг ч юм уу тэр утгаар нь боддог байсан болвол Имбатагаа хамт нэвтрүүлэг онлайн тийм контент хийгээд анхны одоо контентыг хийгээд тэгээд тэр нь бас маш олон монголчууд төгссөн хүмүүс энэ тэнд очихоор хүүшээ та хоёр тэрийг хийгээч 50 дугаар хийсэн дахиад 50 хийгээч хүүхэн тий ингээд яг чөлөөтэй сэдвээр ярилцдаг тий маань юм бач өөрөө бас амар үгийн баялагтай айгу супер штэ дорн дандаа тэгсэн гэдэг ингээд ярьдаг тэр нэвтрүүлэг дээр дандаа хийлгээд идэг гэсэн бэлээ одоо хийвэл чимка аална гэж тийм эргүүлээс хүрсэн базаа хийх дээр тулжээ одоо тийм нэг хамтдаа хий гэж байгаа тэгээд хийгээд чинхэн бэлдэж байгаа бэлдэж байгаа тийм сонцтой маш тийм заавал сайн хийгээд байгаа юм ингэж хэлнэ гэж бичиж байгаа даа. Нэгдүгээр дугаар байж имсэм шүү. Өөрөнгө бэлдэж ирдэг юм аа шин. Тэгээд цаа чи угаасаа бүр төрсөн хүмүүс цаана өөр үт юм билээ. Өөртөө тийм. Тэр одоо энэ асуултыг асуусан болов уу? Би орж ирсэнээс нь хойш асах гэж бэлдээд байлаа. Яг одоо урлагт бол маш удаан байлаа шүү дээ, тий. Хамгийн анх энэ дуу бүр яг цацагдаал хүмүүст хүрээд энэ дуугаар яг ингээд миний карьер эхэлсэн гэх дуу таны хувьд ямар дуу вэ? Ер нь бол миний яг уран бүтээлд одоо дуучин гээд болоод одоо урын сандаа анхныхаа дуу нандинж авсан тэр дуу маань болохоор нөгөө Улаанбаатарын үдшиг гээд дуу бичсэн сахал пүүжа гэж соёлын гавь зүтгэлтэн тэр багш маань бичижсэн байхгүй манай сургуулийн надад анх одоо Дори Мифа Солио Сидог заасан багш маань надад би явлаа гэд миний уран бүтээлийг өгчээсэн. Тэгээд бүр тэрнээс хойш ээжийн тухай дуу жагахаасаа том жагахаасаа аваад тэгээд долгионхаас надад нас хайрл гээд дууг аваад тэгээд балхаахаас ангиричи зүүдэн дээр сонгож киноны дуу тэгээд их саран гээд тэгээд тэр нь бүр амар бүүн болоод тийм хит парад бараг тийм 3 сарын турш бүр хит парад чартад дандаа нэгт байсан тийм тэгээд тухайн үед FM дээр дандаа л миний дуу захиалаа дандаа миний дуу нэгт ороод би бүр хүмүүс наваа бүр амар танил би бүр хичээж маск зүгээр гошгон болмоосаа амар тийм нэг шоконд ороод амар олон таниад хахаар яана намайг яг таниад байгаа юм болоо бүр гинт олны танилцуулах амар тийм сонирн мэдрэмж өгд юм бэлээ гэнэ ярмааргүй санагдаад хүмүүс таньж унаад хахаар мөн өөрөөс ч маа мөн өдргээд ингэж хараад хахаар би биш энэ дүү нэг дээр би бас тийм шүү дээ энэ дээр ихний лед мэд нагаад тоош Тэ яаж харсан чамаа биш гэж хэлэхэр бүлдээ нам ингэж. Тэгээд нөгөө би каракед орохоор сэрчмаа нэг дуу дуулах дуртай байхгүй. Итгэхэд миний бодолд чи минь унамшээд ингрэ битгий суултай вараа. Тэр манай нэг зүгэл байгаа юм биш үү? Манай нэг зүгэл ингрэ суултай явахгүй гэл тэгэл хайчдаг шүү. Ятрагатай
Гэтэ нэр энэ дуу надад маш гоё дуу те. Яагаад ч юм мэдгүй айгүй ингээд баг хүн болгон мэдэх байхад хүн болгон бас дурлал гоё те. Тэр чин дуу. Тэр чин энэ штэ. Яна за баярлаа. За би хайрлаа. Тийм мэдэх юм гэж. Дуугаа мэдгүй юм шүү. Шал хотлаа гэж. Нэр гоё дуунууд бас байна шүү манай Зэрчмагийн. Сүүлийн тэр нэг заяа. Сүүлийн нөгөө сая бидний гарцны чин сайхан талмаа автон байхдаа би энэ гоё тий. Чи гэхдээ энийг юу нэнд айгуух дуулдаг болсон байлээ тий. Ер нь дандаа тэрийг л дуулдаг тий. Сүүлдээ нөгөө нэг өнөрөх чи нөгөө юуны зургийн үзэсгэлэн дээр хамт таарлцсан. Манай нэг энийгээ л дууссан. Би ч бас хамтсан. Айгүй тэр жижиг юм чинь тэгшгүй амар олон уянгийн дуутай, уянгийн дууч pop diva гэдэг юм чи одоо өнөр бас чамаа хайрын илч дууч. Хайрын илч дуучин гэдэг. Амар олон хайр. Энэ нэрээ эрийг яаж юу яасан бэ нэрээ? Хайрын илч дуучин гэдгийг болохоор сэтгүүлч төгссөн. Тийм. Миний анхны тоглолт 2003 онд анхны тоглолтоо ихэд сэтгүүлчдийг одоо хайрын илч дуучин юм байна гэдгийг хүчээсэн. Тийм. Pop diva гэдгийг ч гэсэн би өөрөө өгөөгүй шүү. Хүмүүс гэсэн шүү гэж. Up Music Production одоо нөгөө халуун ах, Чук ах хоёр нөгөө нэг Mongolian Pop Divas гэдэг төслийг хэрэгжүүлж хахад одоо арт түмний санал асуулгыг явуулсан байхгүй. Хэн Монголын 5 эмэгтэй дуучин шилдэг гэж боддог вэ гэд тэр санал асуулгыг телевизээр явуулсан чинь хүмүүс баахан эгч нарын маань нэрийг өгчээсэн аа. Гинт миний нэр авч явчихсан. Ариунаг сараагч нараа эгчтэй алтан цэцэг гэж явжсэн. Миний нэр ингээд. Гэтэ угаасаа яг нас хүүсэрээ ч юм уу ер нь бол орно шүү дээ. Тийм үстэй ер нь. Хүүсэрээ юу? Нас хүүс ч юм уу эмхтэйсээ. Нас хүүсэрээ яг орсон биш үү? Нас хүүс нартайгаа орохор чинь миний хувьд бол амар нэр төрийн хэрэг гоё тий. Тэнгүүд насаараа болохоор би бүр амар жоохон додсон байхгүй тухай үү тий. Тэнгүүд их нэртэй одоо бодоодсэн чи ер нь бол яг зүв байсан юм бэлээ гэж. Одоо байсан чи баг би идэх таварчч болчихсон шүү дээ гэдэг. За их нэртэй хамтдаа тэгээд орсон чинь би нэг үтсэн чинь их нэртэйгээ адилхан болцсон шиг. Хүмүүс бүр зарим намайг 50 иттэй штэ. Коммент би бүр орсон уу. За би ер нь юу яа 58 тэй штэ. Яса баярлаа баяртай гэчихгүйсэн. Нас бол тоо угаасаа амьдрал бол альбом шүү дээ. Тийм үү. Вау. Нас бол амьдрал бол альбом. Цаасаа. Бол зүгээр цаасаа. Сэтгэл үл зүрхэн дотор л юу ч байхгүй аа. Цусгаа яагаад би би дөрөв болд урсамж болж байна. Шофристтэй л шүү дээ. Түүний бид нартэй зүгээр ихтэй дөрөв амтан болж байна. Хамгийн жоохон заа штэ тэг хин зам чи зам байна. Чи зам байна. Тэгээд дараа нь хамгийн туулаа би туулаа болох юм байна. Яг л туулаа шүү. Тэгээд сармагчаа. Би ер нь тагтаа шүү. Хамгийн дээрээ. харагч би сармагч юм байна. Насаараа ярих юм бол яах гэдэг нь. Атгаа хамгийн дээрээ зарчсан байж байна шүү. Хайч бас ингэж юм яриад мааз одоо зүг энэ нэвтрүүлэхгүй зүгээр одоо бүгд гоё хоб бац яа. Би камерыг маш тавдрагс. Энэ камер бичихгүй байгаа гэж шүү. Ядгаад тийж аваа хоос онсон. Нүгтээ шууд яваад тий. Тэгвэл пицца юм дуутчихоо. Вайн яачих яа. Продюсер хинэ нэг вайн атлаарсан амар юм шин. Сэтгүүлч нэрэм таны ингээд яг 2000-ад оны тэр сэтгүүл мэтгүүлийн харангуй бүр амар гоё стилтэй гэдэг аахгүй ингээд бүр ингээд зургийг баг хайчилж аваад ингээд нааж маагаад гоё юм ярьсан. Ингээд сэтгүүл фэшн гэдэг үг баг ингээд шууд аманд орж байгаа хгүй. Таны хувьд одоо тийм тухайн үеийн фэшн хэр чухал байсан бэ? Тэр чинь бас тэ бидний хувьд бол бүр ингээд айдл байлаа шүү дээ. Дива байсан үнэхээр дива. Ер нь бол яг тэгээ тухайн үед бас стил имиж би өөрөө тодорхойлдог гэсэн. Тэгээд нөгөө бас тодорхой хэмжээний нөгөө охтууд ч өөрсдөө нэг мэдрэмжтэй байдаг шүү дээ. Ингэжүүл гоё харагдана, ингэүүлэг гоё харагдана гэдэг ч юм уу. Тэгээд кепком болго амар хүмүүсдэг байлаа тухайн үед. Тэнгүүд кепком болгоны хүмүүсдэг тий. Шил амируудны шил цуглуулдаг амар их малгай өмсдөг. Тийм л охин байсан. Тэгээ юм тарпэсэн өмсдөг. Одоо тэнгүүд яг тухайн үеийн одоо 20 хэдэн жилийн өмнөний одоо өмсөжсэн тэр мод эргээд одоо тий. Тэгээ яг тэр мод эргээд ирсэн мó тий.
бүх охтууд ингээд ийм карго марго өмсдөг тийм терписэн өмсдөг. Яг эргээд манай охин яг миний нөгөө нэг урт нь өмсчихсэн охцыг том охин маань одоо өмсөд байгаа байхгүй. Хийж ямар гоё охцтой юм бэ? Таны энэ джинс надад амар таалагдаж ингээд өмсөд байгаа байхгүй. Одоо охин том охин эдтэй лээ. Том охин маань 15 настай шүү. Вау. Тэгвэл 2000 гэсэн онд юм байна тий. Хоёулаа адилхан төрсэн байна. Тий. Одоо 2010 төрсэн. 10 он юм уу? Манайх ч 16 хүрч байгаа. Хоёулаа ч яг л ойрхон төрсэн байна. Дуугаа алцсан. Манайх ч култэй. Хоёулаа нэг уулзуулах уу? Манайх чи нэг өндөр юм чи охин чинь бол өндөр л байгаа. Би нэг бас нэг цусаа нэг жоохон өндөр болох гэдэг байхгүй юу? Цусаа өндөр болох гэдэг шүү. Одоо багаас нь хүүхдүүдийнхэн тэр өндөр хүмүүстэйс шүү гэдэг байна. Өөрөө нөхөн багаараа бас тийм нөлөөтэй байна. Тэгвэл юу ялгаа юм чи тэ таны яг хуучны амар зүүн зургууд чинь охин чи яг тэр хувцас нь өсчөө дахиад нэг зураг даруулал айн гойлох юм да. Тийм шүү. Хоёр нэр охинтойгоо нэр тэгсэн гоё юм шүү тий. Тэгвэл байгаа юм тий. Юуны тулд ийм гоё те айдэлжтэй үлээ. Манай хүн тэгээд амьд хүчмийн хамтлаг байгуулад. Оо ямар цолог гэнэтэй. За тэгэнгүүтээ амьд хүчмийн хамтлагийнхаа солист дуучнаар нөөрэ ажиллаж байгаа. Тэгээд анхны уран бүтээлээ гаргасан чинь бас дууны юутай байна уу? Аяч дээр амар олон хүүхдүүд хандаа зөндөө олон хүүхдүүд үзсэн байлээ. Тийм тэгээд тэрийг дуулаад тэгэнгүүтээ өөр нэг амьд хүчмийн хамтлагийнхаа манай ингээд зочин гест артистаар оролцоо чинь тэрийг манай хүн бүр ейк цаа баярлаад хөрхөндөө. Тэгвэл ээжийнхэн бас гоё урлагийн авьяасыг авсан байна тий. Тийм бас нөгөө урлагийн ген нөлөөлсөн юм байлаа. Тэгээд айгу тийм рок стилтэй, альтернатив тийм рок стилтэй охин байгаа. Ээжээсээ шаал онд бүр амар метал рок энэ төр сонсдог. Тийм. Бас гоё. Одоо нөгөө нэг ингээд яасан штэ стил имиж ингээд өөрчлөгдөд ирэж байгаа гэдгсэн штэ. Би ч надад яг хортой болохоор ингээд яг ингээд зэрчмагш байгаа мэдэн тэг ингээд хойдоо бол яг дууг нь тэгж амар ингээд сонсч мэддэг охин бол байгааг байхгүй. Тэгэл сүүлийн бараг 1 жил шахав бүр яг үнэхээр дууг ингээ бараг сонсоод бүр амар гой санагдаад яг ингээл хувц бараг тэр үеийн хувцыг өмсөж байгаа бол бүр яг сэрчмагч дууг тавьж байгаа л яг нөрөө буудаж мууддаг болсон байсан чинь өнөөдөр орж ирэхээр нэг одоо яг юу асах хэвтэй байлаа чи сандасанда гараа явцсан уу? Сандасанда ян дээр харчлаа шүү дээ ямар сони юм бэ гэдэг гараа энэ үнэ байж болохгүй хаа гэх. Тэгээд одоо л яг одоо үеийн залуучууд бүр их сэрчм байхтыг сонсдог гэсэн. Бүр яг мод ирэж байгаа юм тийм. Мод ирэж байгаа яг дуу сонсолт нь үргэж байгаа бүр яг тэр хуучны хамгийн анх гарч ирсэн дуунуудаас нь эхлүүлээл ингээл нэг нэгнгөө сонсч эхэлж байгаа. Тэгээд өөрт нь яг ямар хөө санагддаг одоо ингээд хүмүүс бүр ингээд амар ингээ хайрлал ингээл өстө бүр дива тэг ингээл үнэхээр сэрчмагийн дуунуудынх нь одоо ингээд хуучин бол ингээл ариунаагч сараагч ингээл тэр өөр өөртөө гэсэн өнгө тоонтой штэ. Одоо манай алтайч хүртэл юм Eros гэл тэгэл наран ихч мэгчний ариунаагч Eros гэдэг. Тий ариунаагч бас амар юм штэ. Тэгээ байж исэн чинь нэгэн дундаас нэг юм инкрихэн танкл хоолоогоор бас орж ирсэн бохоггүй тий. Хайрт мэн тэр сарыг гардаг нэг юм цээлхэн юм хоолойтой. Тэгээ нэг юм танхилхан, инкрихэн, ялдамхан яг тийм өнгө төрхөөрөө би бол сэрчмаг тэгж хардсан шүү дээ. Ингээд яг юм нэг ээлдэг, инкрихэн тий. Одоо дуунууд нь хүртэл ингээд ангир ижим эдэр чинь бүдүүнүүд нь яг тийм гоё тий. Гэтэ би ингэж бодоод байдаг шүү. Яг намайг юм амьд дээр шал өөр юм билээ ч гэдэгтэй. Шал өөр юм билээ ч гэдэг. Гэтэ нөгөө яг намайг ийм уран бүтээлч хувь хүн болоход нөгөө юу бүтээсэн бэ гэхэд би өөр ингээд эргээд ингээд хараадсан чинь хийл хөгжим байсан байхгүй. Би хийл хөгжмийг амар олон жил тоглосон учраас дуулахтаа яг ингээд хөгжимдөж дуулаад идэг юм байна. Тэг зүгээр дуулахж дуулаад идэггүй биш яг ингээд хөгжимдөх гэж дуулаад идэг. Тэнгүүд тэр нь одоо ингээд танхил ч юм уу, элдэг ч юм уу тий нойлохаа байдаг ч юм уу яг тийм болцсон юм байна гэдэг бас би өөрөө ингээд дараа нь бодоод хахад дуунуудаа сонсоод хахад яг тэгж хөгжимдөж тоглоод дуулаад исэн байна. Энэ үнэн юм байна. Нэр яг юм хөгжим тоглож байгаа шүү. Нэг тийм ингээд нэг юм тий нэг дуунууд нэг тийм энгийн дуулалт бол яалтчгүй гоё. Одоо сая зүгээр хажууг нь хаач ясаа гэж тутлаа цаадуулж байгаа юм шиг. Нэг дуугийн дуулалт дагуулдаг юм байна. Тэнгүүт нөгөөд нь бас дах юм аа. Хаач ясаа зүгэж мэдээ. 5 сарын 17-нд солонгос тэрийгээ дуулах уу гэж. Бүгд 5 сарын 17-нд Монголоос очиж үзсгээ. Бөөдөө явсхаа яа. Албаас нэрхтэйгээр дуулж байгаа
шүү. Тэгэхээр нэр манай Солонгост бас ч маш олон хүмүүс Монголд амьдардаг юм байл л шүү дээ. Тэгээ тийм учраас бас манай гоё сэрчмаагийн тоглолтыг бид манай нэвтрүүлэг маань шууд явагдаж байгаа. Монгол телевиз болон терминалаар шууд явагдаж байгаа. Тэгээд 5 сарын 17-нд одоо сэрчмаа маань ер нь Солонгос тоглож байсан юм да тоглож байсан түрүү ярьдсан тий. Хур тамтлагтайгаа хамтарч тогложсан. Одоо бол яг ганцаараа би даасан тоглож хийж байгаа юм байна. Тийм ээ. Тэгэхээр гойч үзээрэй гэж хүсэж байна. Яг Өнөрөө гэдэг чинь. Чи яг бараг тийм ховс мовстой байна гэж тийм болчиход яасан тий шүү зэрэгтэлтэйгээ өнөрөө. оо гараа. Чи гоё ба. Тэгээ ер нь ингээд солонгос ч юм уу гадаад модод энэ тийм уулзах нь айгүй гоё. Би нэгэ сансан сэтгэл маш гоё байдаг тийм шүү дээ. Оо амар гоё ингээд уулзтаа хүмүүстэй. Тэгш яна сүлдө бүр таслаагаа ич хүмүүсээ яа таатай таслахгүй солонгосчуудтай хүмүүсээ. Таны үед гинта. Таны үед. Таны үед яг ингээд амьдгандаг яг ингээд хамгийн хайртай гэдэг ч юм уу тийм уран бүтээлийн нэр юу вэ? Ер нь бол одоо ингээд энэ хугацаанд би 270 гаруй дуунууд болсон байхгүй. Тэгээд тэр дуунуудаа бүгдэнд нь л амар хайртай байдаг. Тэгээд заавал одоо яг энэ тэр эндэл би илүү хайртай гэдэг ч юм уу тийм байхгүй. Гэхдээ яг онцлж хэлвэл хамгийн анх дуучин болоход намайг одоо тий шавига за чи дуулж чадахгүй гэж ихгүй уран өгчөд дуулуулж дуугаа өгчсэн пүүжа агшийнхаа тэр би авлаа гэсэн анхны дуу гэдэг утгаараа бас жоохон нэндгэндэг. Мэдээж бүх дуунуудад нь хайртай л да. Тэгээд одоо болохоор тэгээд хамтарч ажилласан уран бүтээлч хөгжмийн зохиолч гэх юм бол одоо зөвхөн Монгол улсын гэлтгүү те өвөр Монголын хөгжмийн зохиолч яруу найрагч хятадын хөгжмийн зохиолч яруу найрагч гэдэг ч юм уу ийм олон улсын хэмжээнд аюул олон дуунууд дуулаад өнөөдрийн өдөр бас 270 гаруй дуу дуулсан байгаа юм. Хорын цанд мундаг байна те. Ер нь гэхдээ хүмүүс бол зөвхөн урлагийн хүн дуучин те энэ талаар нь л таныг илүү хардаг баг. Тэгэнгүүт яг хувь хүн нь ч юм уу те би яг ийм хүн шүү гэд урлагаас арай өөрөөгөө тодорхойлвол яг юу гэж хэлэх вэ? Урлагаас өөрөөр одоо хувь хүн нь гэх юм бол одоо тэгэл бас одоо сайн ээж юу те сайн ээж одоо гэрсэг үрсэг тийм л одоо нандин мэдрэмжтэй гэх юм уу. Ер нь бол манай сургууль бидний мэдрэмжийг амар өсгсөн байдаг шүү дээ урлагийн сургууль чинь. Тийм ч учраас гадны хүмүүс ч гэсэн хүүхдээ урлагийн хүн болохгүй ч гэсэн яагаад үлдэр уур заалгаад тий яагаад хийл хөгжим заагаад. Тэр бол хүний одоо хүүхдийн мэдрэмжийг одоо анх одоо суур мэдрэмжийг суулгахад маш өндөр хувь нэмэр оруулдаг юм байлаа шүү. Тэр бас тийм л эмхтэй байх болов гэж хэлж байна. Ээж гэснээс манай сэрчмаа энэ хүүхдүүдтэйгээ цагаа ер нь хэр өнгөрөөдөг вэ? Ер нь хүүхдүүдэд дагуулаад тийшээ тоглохоос илүү ер нь хүүхдүүдтэйгээ цагийг ер нь яаж өнгөрөх дуртай? Ер нь бол найз нь ажил төрлөө хийхдээ одоо орон нутгаар Монгол орноо тойрогтой хүртэл хүүхд мөхтэй дагуулаад авчдаг шүү дээ. Тий. Тэгэхээр ажил дээрээ ч гэсэн хүүхдүүдтэйгээ хамт байдаг. За тэгээд за ялангуяа амралтын өдөр хүүхдүүдтэй хамт цагаа өнгөрүүлэхийг зорддог гоё салхинд гараад тий хамтдаа тоглоод ч юм уу тий их зүйлийг хүүхдийнхээ хөгжилд одоо тодорхой хэмжээнээс хувь нэмэр оруулах юмсан гэж боддог ээж хүний хувьд тий. Одоо гэхдээ том болоод бүр гоё найзууд шиг болсон баахаа. Одоо гэхдээ баган төлтэй лээ. Баган 8 дээр. Оо тэгтээ бостоо ястаа гараас гарсан биз. Танаа баг хэдтэй? 5. Хоёр хүүхэдтэй юу? Гүү штэ. Энэ хоёр одоо сингл байгаа даа. Энэ хоёрыг борлуулаад үзээд байгаа. Яг хоёр найзуудын дундаа дагтаад ирсэн дүүнэр нь гэдэг шиг. Энэ хоёр мэн одоо юу штэ борлуулах гал их үзхийн нэвтрүүлгээрээ л их ярих юм. Тоож гооч байна уу юм байхгүй нь. Яах вэ? Нэг нь хоёртой нэг нь одоо 20 нэлээд гарцсан яваа гэд. Түрүүн чамаас нөгөө асуусан шалтгаан нь нөгөө нэг эмэгтэй хүмүүс юу ингээд жоохон ингээд оюутан багтаал нөхөртэй болохгүй л оюутан болоод ингээ одоо ажил дээр гарангуут нөхрүүд нь ер нь олдхон байгаа л ажил гэр хийж явсаар байгаад карьертэй хамаг цагаа зарцуулсаар байгаад тэгэнгүүтээ нөгөө жоохон карьертэй болчингуудаа эрэгтэй хүмүүстэй болцох гэхээр энэ миний гадуур дээр англи ярьж ах шиг байна. Тэгээд энэ маань одоо тэгээд ингээ эрэгтэй хүнтэй ингээл ярилцах гэхээр ингээл юм болго жоохон голоол тэгэл тийм байгаа тухайд чамаас түрүү асуусан байхгүй надад чинь. Тэгээд одоо ер нь ингээд яг тэр мэд гэсэн. Одоо ингээд юм болгоны голоод байвал минийдээ хэцүү. Тэ нийгэмдээ хэцүү шүү. Яриад. Яг хоо батсан сууч. Одоо чи бараг ороод л авах нь хэрэг. Гэтэ ерөнхийдөө тийм байдаг охтод одоо ингээд эрэгтэй хүнтэй найзлах ч юм уу сонгох гэхээр
яг голөгтөөд байдаг ч юм уу, тийм байдаг юм уу? Одоо орчин үед юу гэж ядж байна? Залуучуудын маань байдаг шүү. Хаяадаа бас нэг яг өөртөө хүн эрэгтэй эмэгтэй гэлтгүүл ер нь хүн яг өөртөө хэр ачаатай байгааг нь амар сайн хардаг байхгүй юу. Тэгэхгүй бол үнэхээр өөрөөгөө ингээд хайрладаггүй, үнэхээр өөртөө анхаарал тавьдаггүй хүмүүстэй хамт байх юм бол надад муугаар нөлөөлнө буюу би өөртөө бас ингээд анхаарахаа болоод ч юм уу тэр хүнтэй уусаад явчихаас ер нь бол амар яадаг болохоор хүмүүс одоо ингээд нилээн пики буюу те ингээд жоохон нилээн сонгож шилэх болж байгаа. Шилдэг болсон байх. шил сонгодог үе гэсэн тийм. Бидний хувьд бас айгүй өөр исэн тий. Ер нь бидний хувьд л ер нь баг тэгэл гэл сувчдаг байсан байна. За хамаагүй дурж мурлахаш баг мэддэг байсан юм уу ер нь? Дурж мурлах байсан юм уу? Дурж байсан юм гэдэг энэ бичиг скриншот хийгээд өөрөө гай авах гэдэг. дурж юу хамаагүй гэдэг. Тэгээд одоо үед ч бас их өөр болсон юм байна. Энэ хоёртай ингээл би чи яриа сэдв гарангууд ч л ингээл амар цензур тавьдаг болсон байна тийм. Өөртөө боловсралтай, өөртөө эдэр чинь нөгөө карьертай болоод эхлэнгүүтээ голоол хэлт юм. Тэгээд энэ хаамар хойдог болоод байгаа байхгүй. Тэгтээ ихтэй ярилцсан. Тийм болсон шнэ хүнсээ тэнцвэр алдаад эмэгтэй одоо генерашны хувьд бол одоо ингээд эмэгтэйчүүд айгуу давмгаа олон болцсон. Тэнгүүт ирчүүд маань цөөхөн байна. Тэнгүүт цөөхөн байгаа ирчүүд маань боловсралтай нэг анхаарахгүй байгаа. Тэг ч юм уу те октод маань эмэгтэйчүүд маань илүү боловсралтай анхаарад өөртөө анхаарад ийм цаг үе ирсэн болохоор яалтч ингээд зөрөө гарчаад шүү дээ. Тийм болохоор одоо магадгүй ингээ октод маань гадагшаа яваад ч юм уу. Тэгээд ер нь өөрөө дэлхий ч нөөрэ юм бид нар чинь одоо орчин үед заавал одоо би Монголд гэхгүйгээр одоо зарим хүмүүс гадаад хүртэл найз залуутай байгаад байдаг. Гэхдээ мэдээж Монгол улсынхаа иргэн болохоор үнсрэг их орно гэсэн сэтгэлтэй мэдээж Монгол залуутайгаа хамтдаа байвал хамгийн гоё шүү дээ. Би бас тэгж л боддог. Энэ цензур дээр бол та сэтгэл санаа нийлж байгаа гэдэгтэй тий. Санаа нийлсэнтэй. Тэгээ энэ бол харилцаанд бас ховрол болчих юм байна тий. Тул бол тэгэл ганцаараа ч заа шүү дээ. Хамт байвал гоё байх үнэл хамтдаа сонгомоор авах. Тий. Энэ хүртэл ямар удаа өөрийгөө бас боловсруулахыг хичээж байна. Бэвдэ бүү гэж амардаггүй байхгүй. Яаж жилээ. Суралцаал байна да гэдэг шиг. Суралцаад яваад л. Гэтэ ингэ санагдсан надад одоо бол нөгөө мөчн дээр аргаагүй байхгүй. Яг одоо serious төвшөнд гэр бүл төлөвлөлт ингэ бодоод эхлэнгүүт яг нөгөө би өөрийнхөө талаарх ингээд өдөл санаа бодол маань тогтоод ирэхийн цагт бусдаа уусах нь жоохон багасаад ирдэг ч юм уу. Зарим юмыг хөдөлгөөн зөвшөөрөх нь бага болоод ирдэг юм шиг санагцаа. Тэр үе дээрээ байгаа юм шиг санагдаад байгаа надад. За тэгэхээр нөгөө нэг масах гэдэг нэг масах. Аюу сериости болчихж болохгүй манай заримдаас. Сэрчмаасаа нэг масах гэсэн. Урлагийн эмэгтэйчүүд гэлтгүүгээр ер нь нийгэмд ер нь одоо саад бэрхшээл ер нь тулгардаг толгомдсон чамд асуудлууд ер нь юу байдаг вэ? Одоо урлагийн эмэгтэйчүүд гэсэн биш. Одоо түрүүмэл нэг ярьсан шүү дээ. Ер нь одоо нийгэмд одоо бидний ер нь бэрхшээлтэй, гендрийн харилцаа, энд тэнд уулзахад ингээд ер нь юу амар хэцүү. Эмэгтэйчүүд юу тог хэцүү. Ер нь бол ингээд нөгөө гадагшаа гадны орнуудад ингээд нилээ яваад галуу шууны махитай хараад тахад гэж бас гоё зөөлөл ирээд бүр амар ихтэйшээс ирсэн гэхгүй. Яг болохгүй шүү гэж хэлэх гэж шүү. Яг би бас орж ирээд заримдаа яавчдаг шүү дээ. Ер нь бол нөгөө нэг эмэгтэйчүүд дээр бол нөгөө нэг Монгол улсын хэмжээнд бол амар настаагаад байгаа шиг харагддаг. Одоо ажилд орох юунд бол тэдээс доош насны л хүн амнаа. Тэдээс тий өндөр царайлаг боловсралтай за 35-аас доош насны 30-аас доош насны гэдэг ч юм уу тий. Яг ингээд насаачаар бусад тэндээс 30-аас дээш насны 35-аас дээш насны эмэгтэйчүүд яг юу хийж ажиллах вэ тий. Тэр чинь бүгд гэрээсээ онлайнаар ажиллаад байхад бас хэцүү шүү дээ тий. Хамт олон байх хэвээр, нийгэмших хэвээр. Яг энэ зүйл нь ерөөсө дутагтаад амар ганцаардл эмэгтэйчүүдэд маань үүсгэхэд тулгамдаад байгаа болов уу гэж би харсан. Яа гэвэл Америкийн нэгдсэн улсд бол хэзээ ч тийм байдгүй. Онгоцны үйлчлэгч нар бүр амар настай бүр 80 настай эмээнээр бүр онгоцны үйлчлэг шийдэж гин тий. Тэгээ бүр ингээд дэлгүүрт Walmart одоо юу гэдэг Costco одоо дэлгүүрт дандаа настай эмээнээр өвөөнөр ингээд бүр шууд касс хийгээд ажиллаж байна. Тэгээ яагаад ингээд хүмүүсийнхаа ингээд нас цаагаад ингээд ялгаад идэм бэ тий. Тэн дээр би бас амар жоох юм зэг ханд санагдсан л да. Тэгээд үнэхээр бас болж өгвөл бас ингээд нас цаахгүйгээр эмэгтэйчүүдийгээ бас илүү дэмжиж ажилласаа, ажлын байр хангаж өгөөсэй тий.
Тэгээ бас нөгөө нэг ингэж байгаа шүү дээ. 40 гарчгаар нөгөө бид нар зээл олохоо болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө хугацаагүй иргэний үнэлэгч одоо удахгүй авах болохоор бүр тэд нар чинь ерөөсөө бүр зээлбэл олохоо болчих жоох байхгүй. Тэгээд бид нар баг тэг 40 таагараад өгчнө гэдэг юм ааши. 40 таа оронгуудаа баг зээл олохгүй тэнгүүтээ баг заа баяртай удахгүй та өгч байгаа гэдэг баг нэг 40 таа оронгуудаа баг өглөө үлээгээл байж байгаа. Нэг юм яг тийм байгаа үнэ. Нэг юм яг тэгээд байна. Зээл авах надад өгөхгүй. Сараа утгаа гэж. Тиймээс өмнө та нар одоо гисээл авахаа. Тэгэхээр та хоёр одоо ингээд солж нөгөө нэ те сонгож шилж ингэж ялахгүй цаг хугацаа дороо өнгөрч шүү хөтөө да. Тэг голтой нэг хинтэ шамаа суугаа зээл ав. За баярлалаа өнөөдөр Сэрчмаа маань богинохон хугацаанд ч гэсэн маш гоё хөгжилтэй байж сайхан ямар гоё ураа салж ураа тий. Тэгтээ бүр айгу богино хугацаанд мөртлөө маш гоё сэдвүүдийг Сэрчмаатайгаа ярьлаа. За тэгээд Солонгос тоглолтод нь амжилт төсөй 5 сарын 17 найз нь очиж үзэн би бас тэнд байна. Яг шүү. Амжаад ер нь очихыг бодож байгаа. За тэгээд найзтай уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ирж байна. Баярлалаа. За цагийг өнгөрүүлсэн өгчлөөсөө баярлалаа. Маш баярлалаа. Диватайгаа уулзсандаа зөвхөн баярлалаа. Бидний бас хөлөө авч үзсэн сонсон хүмүүстээ бас баярлалаа гэж хэлье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Бид зураг авах уу? Тгий. За. Баярлалаа. Микрофон тайлж байгаа.